За сая улсын их хурлаар зээлийн мэдээллийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батллаа. Энэ нь бол нэг өсний эрэг талууд нь харж гсалтгах зүйл байхгүй болж байгаа гэсэн ойлгож болно. Хоёрт нь онооны систем л шилжиж байгаа. Онооны систем шилжсэнээ давуу талууд нь бол нэгдүгээр харж гсалтгах бид түрүүлсэн байхгүй болно. Хоёрт зээлийн хүү бурах суур нөхцөл үүсэж байгаа. Энэ ямар хамаатай вэ гэвэл нийт зээлийн бүтцийг харуул, хүүгийн бүтцийг харуул 63% нь бол хадгаламжийн хүү, их үүсвэрийн зардал, 15% нь эрсдлийн зардал, 22% нь бол урсгал зардал гэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ 15% эрсдлийн зардал дээр тодорхой хэмжээний хэмнэлт хийж болно. Яагаад гэвэл тухайн иргэнийг шууд онооны системээр эрсдлийг үнэлж байгаа. Одоо яаж байна гэвэл сайн зээлдэгч болон муу зээлдэгч нэг ялгаж чадахгүй байгаа. Тэгэхээр банк яадаг вэ гэхээр бүгдээрэнд нь өндөр хүү тавьчихдаг. Тэгээ магадгүй 4-5% төлөхгүй байгавал өндөр хүүгээрээ тэр шархаа нөхөн гэсэн ойлголт тавьж байгаа. Тэгэхээр одоо тэр байхгүй гэж ойлгож болно. Мөн барьцаа хөрөнгөний шаардлага өөрөө буурна. Яагаад гэвэл өндөр оноотой иргэн, санхүүгийн сахилах баттай иргэн төдөөдргүй зээлийг төлөх юм чинь заавал барьцаа хөрөнгө шаардаад байхгүй гэсэн тийм логик явж байгаа. За цаашлаад цаг хугацаанд зээлээ төлөөд байгаа иргэдийг илүү урамшуулдаг болно. Ямар зарчмаар вэ гэхээр нөгөө иргэн төдөөдргүй санхүүгийн сахилах баттай юм чинь илүү бага хүүтэй, урт хугацааны барьцаа хөрөнгөний шаардлага нь илүү уян хатан хандах тийм нөхцөл үүсэж байгаа. Мөн банкуудын хооронд өрсөлдөөн бий болж байгаа. Өнөөдөр ямар зарчмаар яваад байна гэвэл банкуд тухайн иргэний бүх мэдээлэл дотооддоо байгаад байдаг. Өөр нэг банкнд очиод зээл авъя гэвэл, санхүү үйлчлэг авъя гэвэл нөгөө банк нь тэр мэдээлэлээ хуваалцдаггүй. Тэгэхээр тэр банкны л шаардлагын дагуу хамааралтайгаар зээл авдаг. Тэгвэл оноотой болчоор нөгөө иргэн яах вэ гэвэл дуртай санхүүгийн байгууллага руу очиод би ийм өндөр оноотой иргэн байна. Хэн надад зээл олгох вэ гэвэл банкуд хоорондоо өрсөлддөг болно. За цаашлаад ярил энэ ч өөрөө хамгийн олон улсын хамгийн зөв тогтолцоолоо нэвтэрч байгаа. 1989 онд хамгийн Америк нэгдсэн улс нь онооны кредит скоринг системд шилжсэн. Тухайн улс орныг дагаад Солонгос улс, Америк, Англи, Австрали гэсэн бүхэл улсууд шилжсэн. Хамгийн сүүлийн улсууд бол Индих, Вьетнам, Өмнөд Африк мөн л энэ онооны системд шилжсэн. Латин Америкийн улс орнууд ч гэсэн бүгдээрээ шилжсэн. Тэгэд эрэг үр дагавар нь харахад бол бид түрүү хэлсэн нэгдүгээр зээлийн хүү буурсан. 2-оос 4 нэг хувиар буурсан тийм үзүүлэлт гарсан. Барьцаа хөрөнгөний шаардлага 13%-аар буурсан. Мөн өдөрт нь зээлийн шийдвэр нь гардаг болчихсон. Бид нар ч нэг яриад идэх таньдаг эдийн засагч байна уу? Яаж хурдан зээл шийдвүүлмээр байна гэх мэтлэн. Тэгэхээр энэ зүйл байхгүй болно гэж ойлгож байна. Яг л тухайн иргэн өөрөө оноогоо үзүүлээд дурын санхүүгийн байгууллагаас өдөрт нь санхүүгийн үйлчлэгээ авах болцоо нь үүсэж байгаамаа. Одоо харж ихсаад нь 200 мянган хүн байгаа шүү дээ. Энэ хүний мэдээ устдаад оноо болох юм уу? Хоёрдугаар хууль батлагдсан өдрөөс өмнө чинь хийж байна. Хууль энгийн журмаар явсан. Энэ батлагдсан өдрөөс. Гэхдээ төрийн мэдээллийн хэвлэлт 14 оны дараа хэвлэгдээд тэгээд хууль мөрдөгдөж эхэлнэ. 200 мянган иргэний харж гсаалт гэдэг бидний нэрлсэн зүйл бол байхгүй болно гэж ойлгож болно. Эсвэргээрээ онооны системд орж байгаа. Одоо тусгай зөвшөөрлөлтөд 2 компани байгаа. Сайн скор болон бүрэн скор. Ирээдүйдээ ч гэсэн нэмэгддэг бүрэн болцоод байгаа. Тэгэхээр яах вэ гэвэл энэ 2 компани онооны системд ороод явна. Тухайн иргэн өөрөө сонгоно. Би бүрэн скорыг ашиглах уу, сайн скорыг ашиглах уу, аль эсвэл магадгүй дараагийн 3 дахь 4 дахь компани байхыг гүйцэхгүй. Харин 200 мянган иргэний дээр 6 жилээр санхүүгийн ял өрүүлдэг харж цалт гэсэн зүйл байхгүй болно. Оноо нь өөрөө бодит гормоор динамикаар өөрчлөлтөд явна гэж ойлгож болох юм. Ер нь зээлийн мэдээллийн хууль 2011 онд батлагдсан. Энэ нь бол Монгол банкнаас тусгай шалгуур гаргаад энэ бол кибер аюулгүй байдал болон бусад технологийн шалгуураар нь 2 компанид тусгай зөвшөөрөл олгосон.
За хуулийн төсөлтэй холбоотой нэг улсын хурлын тогтоол батлагдсан. Энэ ямар зарчимтай тогтоол ямар агуулгатай вэ гэвэл тухайн иргэнээс хамаарахгүйгээр давагдчихгүй хүчин зүйл болно. Тэгвэл зээл нь доголдвол тэр онооны системд нь илүү уяатан хандна гэсэн тийм агуулгатай тогтоол батлагдсан. Жишээл вирус, гал төмөр гэсэн ковид янз янзын зүйлүүд болно. Тэгвэл тэр иргэнээс тэр хамаарахгүйгээр юм чинь тодорхой хэмжээний уяатан хандна. Харин эсрэгээр засгийн газрын тусгай сан хөгжлийн банкнаас зээл авчаад төлөхгүй бол тийм уяатан тогтолцоо үйлчлэхгүй гэж байна. Яагаад гэвэл энэ бол төрийн мөнгө гэж байхгүй, ард түмний мөнгө, татвар төлөгчийн мөнгө. Тэр илүү хариуцлагатай, сахилга баттай байх ёстой гэсэн тийм логикоор. Мөн онооны систем рүү орно. Хэрвээ боловсролын зээл авчаад төлөхгүй байгаа маш олон иргэд байгаа. За ялангуяа гадаад сурчаад 100 сая төгрөгийн зээлэд авцсан. Тэгээ төлөхгүй байгаа иргэдэг бол яг л оноо систем рүү оруулаад оноог нь бууруулна гэж ойлгож болно. Харин төлөөд яваад гэвэл буцаад оноо нь өснө. Нэг өснө одоо 6 жилээр санхүү ялд авдаг зүйл байхгүй болно гэж ойлгож болох юм. Анх тийм дефолт оноо гэсэн оноо гарч ирнэ. Тэгээд зээл авчаад зээлээ одоо төлөөд яваад цаг хугацаанд төлөөд нөгөө оноо нь өсөөл явчихна. Хамгийн чухал зүйл нь юунд гэхээр санхүүгийн хүртээмж өөрөө нэмэгдэнэ гэсэн ойлгож болох юм. За баярлалаа.